За сайн байцгаана уу. Эрхцэн хөтчийн подкаст ээлж дугаар хэлж байна. За өнөөдрийн дугаарт хөтлөгч Бадрал миний бие. Дочноор хэл хязгаар балтхан төрийн бас байгууллагын баяр сайхан эгч маань орж байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хоёулаа энэ газрын багц хуулийн талаар зүйлийг өрнүүлье. За тэгээд энэ нь болохоор одоо барилга хот байгууллагын сайт тавьсан байгаа. Энэ хүүд багц хуулийн төсөл нь бол одоо газрын ерөнхий хууль, нийтийн зайлшгүй хэрэгцээнд зориулсан газар чөлөөлөх тухай хууль, Монгол Улсын иргэн газар өмчлөх тухай хууль, кадастрын тухай хууль, газрын төлбөрийн тухай хууль гэсэн 5 багц хуулиас бүрдэж байна. За тэгэхээр процесс одоо ямар хөө шатандаа явж байна вэ? Энэ багц хууль одоо хизээ улсын хурлаар хэлцүүлэх төлөвтэй байна. За баярлалаа. Энэ их чухал асуудлаар ээж подкаст хийж байгаад маш холбогдол өгч байна. За тэгээд энэ уулзалтандаа урьж оролцуулж байгаадаас баярлалаа. За барилга хот байгуулалтын яамн дээр газрын тухай багц хуулийн одоо нэмэлт өөрчлөлт. За шинжилсэн найруулга гэж хэлж болохоор ийм одоо хуулийн төсөл явж байна. За үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ салбарын органик хуулиудад бас ингээд өөрчлөлт ороод яваад байгааг нэг нь бол энэ газрын тухай багц хууль байгаа. За тэгээ энэ хуулийн хүрээнд бол хуулиудын хувьд шинээр энэ нийтийн хэрэгцээнд зориулж газар албан чөлөөлөх тухай энэ хууль бол шинээр байж байгаа. За бус хуулиуд нь бол тэр одоо нэмэлт өөрчлөлтийн маягаар ингээд явж байгаа. Ийм ялгаатай хуулийн төсөл явж байна. За үйл явцын хувьд бол энэ хууль тогтоомжийн тухай хуулийнхаа дагуу хуулийн төслүүд бол боловсруулагдсан байна. Үзэл баримт батлагдсан байна. За тэгээд энэ хуулийнхаа хүрээнд дагуу олон нийтэд санал авах, цахимаар санал авах ажлууд бол хийгдээд 5 сарын 21-нд бол хаагдахаар энэ барилга хот байгуулалтын яам вебсайтаар тавьсан байна лээ. Тэгэхээр зэрэг энэ ковидтэй нөхцөл байдалд уялдуулаад энэ цахимаар авч явах шиг байна. Хууль тогтоомжийн тухай хуулийнхаа дагуу бол энэ танхимын хэлцүүлгүүд хийх, эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн хүрээнд бол танилцуулга хийх гэдэг энэ процесс нь бол жоохон хоцрогдсон байдалтай явж байгаа тал байгаа. Тэгэхээр зэрэг газар гэдэг бол яг орон нутгийн засаг захиргааны анхан шатны нэгжийн орших, эс оршихад бол гол одоо нөхцөл нь байж байгаа. Мөн иргэн хүний хувьд ч гэсэндээ газрын эрх гэдэг бол одоо эдийн засгийн маш чухал эрх ашиг одоо хангах ийм учиртай хүчин зүйл нь байгаа. Тийм учраас энэ газрын асуудлаар бол иргэн хүнчдэр орон нутгийн засаг захиргаач маш нарийн нухацтайгаар өргөн хүрээний өрнүүлэх тэгээд их мэдлэгтэйгээр мэдээлэлтэйгээр энэ дэр анхаарлаа хандуулж саналаа хэлэх ийм шаардлага бол байгаа даа. Тэгээд ийм байх боломжийн ингэж хэлэлцэх боломжийг бол хараахан олгоогүй. Одоо барилга хот байгуулалтын яам вебсайт дээр тавьчихсан олон хүнд сурталчлаагүй, саналыг авах ийм компанид ажил өрнүүлээгүй нэг ийм байдал ажиглагдаж байгаа. Тэгэхээр энэ намрын чуулганаар өргөн баригдаж, намрын чуулганаар хэлцэгдэж батлагдана гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Мэдээж хэрэг 5 сарын 21-нд хэлцүүлэг дуусна гэж байгаа бол чинь үе шатууд явцсан байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ 5 багц хуулиас саяны тэр нийтийн зориулалттай хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулиас бусд нь бол ерөнхийдөө зохицуулт байсан шинжилсэн найруулга гэж ойлгохоор байна. Тэгвэл одоо энэ хүү багц хууль нь хүний эрхийн талаасаа үнэлт өгвөл хэр зэргийн иргэдийн эрх ашиг хамгаалсан хуулийн төсөл гэж та харж байна. За энэ газар гэдэг бол яг хүний амжиргааны эрх өсвөр ялангуяа нүүдлийн уламжлалт малажгүй эргэлдэг үндэсний онцлогтой уялдуулаад яг энэ газрын амжиргааны түвшин хамаарч байдаг, газар амьдралынх нь хэрэгсэл болж байдаг. Энэ онцлогтой нийцүүлээд ингээ харах юм бол зайлшгүй иргэдийн оролцоо, тэр дундаа эрх ашиг нь хөндөгдөх иргэдийг бол оролцуулах, тэдний саналыг зүгээр нэг танхимд суугаад одоо мэдээлэл сонсоод саналаа хэлэхгүй асуудал биш. Энэ бол хэлбэрийн төдий болно. Зайлшгүй тэднээсийг бол мэдлэгтэйгээр саналаа өгөх энэ боломжийг бол онцгой анхаарах ёстой. Тэгэхээр зэрэг энэ дээр энэ юм бол нэлээд учирч тусгалтай байна гэж ингэж бол харагдаж байгаа. За хоёрдугаарт нөх юм бол энэ орон нутгийн эрх мэдэл газрынхаа асуудлыг өөрөөр нөхцөл дэвсгэрдэх, газрынхаа асуудлыг шийдвэрлэх, хамгаалж авч үлдэх, газраа төлөвлөх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, нөөцөд авч хадгалах гэд энэ бүх эрхүүдийг бол бас хангалтгүй болж зарим талаараа ухралтанд орсон байгаа бол харагдаж байгаа. За мөн энэ бусад салбартаа уялдуулах
барилга хот байгуулалтын тухай яам нь хөдөө аж ахуйн яамнаас санал авсан уу, уул уурхай яамнаас санал авсан уу? За мөн Австривийн сүлжээтэй холбоотойгоор бас энэ холбогдох яамдаас нь санал авсан уу, оролцоо байсан уу гэдэг имийг харахаар зэрэг ер нь байхгүй харагдаад байгаа. Салбар дундын зохицуулт нь их бүрх байхгүй харагдаад байгаа. Тийм болохоор зэрэг энэ хуулийг болвол тийм хурдан бас ингэж баталчихгүй байх гэсэн шиг ингэж бодогдож байгаа. Мэдээж хэрэг энэ олон нийтэд санал авж байгаа бол яамдын санал авчихсан байгаа гэсэн үг. Тэгэхээр яамдууд мар энэ дэр бас хариуцлагатай хандаж саналаа өгөөгүй байгаа юм байна. Жохон хайн хандсан болов уу гэсэн ийм дүгнэлттэй бас байна. За тэгээд энэ газрын асуудлаар ярихад бол энэ хүний эрхийн өнцгөөс нь дүн шинжилгээ хийж үзэх юм бол бас их учир дутагдaltaй юмуд байна. Ялангуяа нэр томьёотой холбоотой нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдгийг ямар шалгуураар зайлшгүй гэдгийг тогтоох юм бэ гэдэг нь бол ойлгомжгүй байна. За мөн газрын эрх гэдэг хэд хэдэн газар орсон байгаа юм. Тэгээд газрын эрх гэдэг чинь яг юу хэлээд байгаа юм? Тэр өөрөө бас төрийн өмчит газар гэж байна гэж яриад байгаа юм. Төрийн мэдлийн газар байна гэж яриад байгаа. Тэр нь иргэний газрын эрхээс юугаар давуу талтай байх юм? Юугаараас ялгаатай ингэдэг нь бас харагдахгүй байна. Нийгмийн үнэлгээ хийнэ гэж ütсэн байлээ. Тэгэхээр нийгмийн үнэлгээ гэдэг юм одоо яг юу хийх юм, нийгмийн үнэлгээ хийж байсан туршлага Монгол улсад аль салбар дээр байхгүй байгаа. Тэгэхээр ингээд гэх мэтийн хуулийн шинэ нэр томьёотой холбоотойгоор бас энэ учир дутагдaltaй юмуд нэлээдгүй харагдаж байгаа. Үндсэн дээр энэ хууль юуны газар нийтийн зорилтоор газрыг эргүүлэн авах гэдэг нь болохоор зэрэг ер нь бол нэг газрын эзний эрхийг хамгаалах нэрээр эзний тэр иргэдийн газрыг нь булаах, бизнесийн зорилгоор булаах гэсэн тийм л агуулга харагдаад байгаа. Ер нь бол хатуухай хэлэхэд. За та тэгвэл сая яриан дээр ерөнхийдөө бол их олон тийм оролцооны талаар одоо энэ хуулийн төслийн санал авах оролцооны талаар ярьлаа. Тэр хуулийн төслийг харж байхад бол захим оролцоо гэдэг нэг бүлэг сэдв ингээд зохицуулт байсан та. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол захим оролцоо хэр хүртээмжтэй вэ нийт иргэдэд? Энэ одоо хангалттай иргэдийн оролцоог хуульчид чадсан зүйлт мөн үү? Газрын ерөнхий хууль дээр иргэдийн оролцоог цахим оролцоо гэдгээр хязгаарласан байлээ. Тэгэхээр зэрэг өнөөдөр цахим орчинд хэн орж чадах вэ гэдэг асуудал, хэн орж чадахгүй вэ гэдгийг бас авч үзэх ёстой. Тэгэхээр ихэвчлэн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчтын хувьд бол эрх ашиг нь энэ газрын тухай хувьд баснаар хамгийн түрүүнд эрх ашиг хөндөгдөх хэрэгд бол нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс, за тэгээд жижиг газар тариалан эрхлэгчид, за отрын нутагт явж байгаа хүмүүс, за сүүлийн үед малчин болж байгаа энэ өөрийн эзэмшил өвлж хаварж байгаа залуу малчтын хувьд л бол энэ газрын эрх бол хамгийн ихээр хөндөгдөн. Тэгэхээр тэр хүмүүс интернет орчинд хэр оролцож цахим оролцоогоо бий болгож чадах вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Энэ дээр бол хангалттай байж чадахгүй, хүртээмжийн үед бол хангалтгүй маа гэж бид нар ингэж бол харж байгаа. Ер нь бол Монгол улсад иргэдийн оролцоог хангах маш олон хууль тогтоомжууд байдаг. Энийг бол нэлийн бас дэвшилттэй гэж ингэж бодвол хуульчид, судлаачид үздэг. Гэхдээ яг үнэндээ нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа нүүдлийн тархай бутархай энэ үндэсний онцлогтой нийцсэн иргэдийн оролцооны ийм тогтолцоог бол хараахан бий болгож чадаагүй л явж байна. Тэгээ энэ дээр бүр нэмээд цахим гэд нэмчихэр зэрэг одоо бүр ингээд оролцоо бол хумигдах ийм болж байгаа. Тэгэхээр зэрэг цахим оролцооны асуудлыг бол хүртээмжтэй биш байна. Яг одоо эрх ашиг нь хөндөгдөг, зайлшгүй оролцох ёстой иргэдэд бид нар оролцуулж чадахгүй юм байна. Бидний саналыг авч бол чадахгүй юм байна. Тэднийг юм бол оролцох боломжийг нь бол таасан ийм төгсөлт байна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр сая нийтийн хэрэгцээнд зориулсан газар чөлөөт тухай хууль одоо албан нүүлгч гэдэг юм нэр томьёо бүлэг болоод орсон байна л да. За тэгэхээр энэ нь бол одоо хувийн өмчийг хамгаалах үндсэн үеийн суурь зарчимтай хэрхэн нийцэх вэ? Тэгээд таны хэлснээр одоо хүний эрхийн зөрчил болж ивэл энэ эдийн засгийн нийгэм соёлын эрхийн талаас ухралт гэж харж болох уу? Хийж болно. Эдийн засгийн нийгэм соёлын эрхийн пактын зааснаар хүний амжиргааны хэрэгслээс нь за орон байраас нь салгаж үл болно гэж ийм заалт байгаа. Тэгэхээр зэрэг энэ албан чөлөөлнө гэдэг нь бол яалтг байхгүй энэ олон улсын хүлээсэн эдийн засгийн нийгэм соёлын эрхийн болон иргэний болон улс төрийн эрхийн пактаар олгогдсон энэ эрхийг бодвол ингэж бас зөрчиж байгаа юм. Тэрнээсээ тэр пактаар хүлээсэн үүргээсээ ухарсан ийм одоо заалтуудыг энэ хуулинд оруулсан байна гэж. Жишээлбэл нэг хуулийн зорилго дээр ингэж байгаа. Газраа чөлөөлөх тэр тохиролцоонд хүрээгүй бол газрыг албан чөлөөлнө гэж байгаа.
Тэгээ албадан чөлөөлөх мөртлөө хүний эрх өмчлөх эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж байгаа. Тэгэхээр би түрүү чинь хэлснээр хамгаалах нэрээр газрыг нь булаах юм байна гэдэг ийм л юм байгаад байгаа. Тэгэхээр зэрэг энэ хуулиас харахад бол төв суурин газрын газар чөлөөлөлт хөдөө орон нутгийн хөдөөгийн баг дээр байгаа нүүдлийн мал аж ахуйн газар чөлөөлт гэдэг бол эрсдэс ялгаатай тогтолцоо, ялгаатай ойлголт байгаа. Тэгэхээр энэ төв суурин газрын газар чөлөөлөлт, орон нутгийн газар чөлөөлөлт, төв суурин газрын нийгмийн зайлшгүй хэрэгцээ, хөдөө орон нутгийн нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдэг бол эрсдэс ялгаатай учраас энэ хоёрыг бол нэг хуулиар зохицуулах боломжгүй маа гэж ингэж дүгнж харж байгаа. Ойлголтын өв зөрүүтэй учраас хоёр өөр зохицуулт хэрэгтэй гэсэн үг байна, тийм. Шал өөр хоёр өөр ойлголт, шал өөр тогтолцоо суурьшлийн бүс байгаа учраас энийг бол ялгаатай хоёр өөр хуулиар зохицуулах ёстой. За. Тэгэхээр манай өнөөдрийн маань подкастын цаг бол ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд одоо танаас сүүлийн асуулт асууя. Та одоо энэ газрын багц хуулийн талаар ямархуу ажил явуулж байна вэ? Миний сонссоор энэ хуулийн төслөөр одоо хилцүүлэг зохион байгуулнаа гэсэн. Энэ талаараа та мэдээлэл өгөх юм. За тэгэхээр зэрэг би тэр хийж байгаа ажил хийх гэж байгаа одоо нөлөөлөл ажлынхаа урт тал би нэг зүйлийг онцолж хэлье гэж бодлоо. За энэ газрын багц 5 хуулинд хүний эрхэд суурилсан хандлагаар одоо нэг дүн шийдлгээ хийж харахад үндсэн 8 зарчмыг би тулгаж харж байгаа юм. Төрөөс газрыг эргүүлэн авах шийдвэр нь бол иргэдийн оролцоог хангасан тэгээд ил тоод нээлттэй тэг газрын чөлөөллийг гэдэг шийдвэрийг иргэн өөрөө гаргах. Газар чөлөөлөх нь эцсийн шийд байх, төрийн эцсийн шийд байх гэсэн энэ зарчмыг бол огтоосоо хангаагүй байгаа юм. За төр иргэн хоёр тал бол тэгш мэдээлэлтэй иргэд хоорондоо зөвлөлдөх, эрх зүйн тусалцаа авах тэр бололцоог олгосон байх зарчимтай. Тэгээ энэ зарчим бол хангагдаагүй байна гэж. За хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх газар чөлөөлөхөд бол хөрөнгийг газар дээр бий болсон хөрөнгө үл хөдлөх хөрөнгө бол газартай нэг адил үнэлэгдэх ёстой. Тэр хөрөнгийн үнэлгээг үнэлтэд тогтоож өмчийн үн цэнийг үнэлэх энэ шударга үнэлэх энэ зарчим бол энэ хуулийн дээр бас байхгүй байгаа юм. Одоо нэг яг практик дээр бол одоо энэ шударга нөхөн олгоор зөрчигдөж байгаа тийм. Байхгүй байна. Тийм. За тэгээ нүүлгэн шилжүүлэх явцад өөрхөн өвөрмөц хэрэгцээтэй хүмүүс байж болно. Жишээлбэл одоо өргөдөлгөөлсөн эмэгтэй үйл ямар байх юм. За тэр айлд хэвтрийн өвчтөй ч юм уу хөгжлийн бэрхшээлт иргэн байвал энэ дэр ямар нөхөн төлбөр олох юм бэ гэдэг энэ юм бол хангалттай тусгаагүй байлээ. За орон нутаг болон нийтээр алдсан хөрөнгийг үнэлэх зарчим гэж байгаа. За монголчуудын нэг сахал түмний санаа нэг айл хүний амин нэг гэдэг энэ концепц бол яг хамгаалах, алдагдсан боломжийг эргүүлэн авах, бүртгэхийн хамт олон хамтын одоо тэр үнцэнээ алдах гэдэг юм бид нар бол энэ зарчим дээр бол байхгүй юм лээ. За тэгээ гомдол барагдуулах, маргаан шийдвэрлэх тухай тэгээ эрхийг хамгаалуулах энэ зарчим бол бас хангалттай биш байна. За газраар чөлөөлж шилжиж нүүсэн хүмүүсийн эрх ашгийг амьдралын чанар тодорхой хугацаанд тэрэн дээр эргэж мониторинг хийх, хүний эрхийн мониторинг хийх. Тэгээ хэрвээ амжиргаанд ордсон байх юм бол эрхийг сэргээх нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх гэдэг ийм зарчим бол байхгүй байна лээ. Тэгээ нөхөн төлбөрийг бол зөвхөн бэлэн мөнгөөр л бодсон байгаа юм. Олон улсын зарчимд бол нөхөн төлбөрийг бол аль болох бэлэн мөнгөөр өгөхгүй байх. Амжиргааг нь тогтвортой урт хугацаанд дэмжих зарчмыг л барьдаг. Тэгэхээр манайд бол энэ хуулийн дээр энэ юм бол байхгүй, зөвхөн тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлээд газрыг нь авах асуудал байгаа байхгүй юу. Гэтэл газрын чинь үнц нь бол жилээс жилд сараас сард ингээ үнц нь улам нэмэгдэж идэг. Ялангуяа өвлжин хаваржаа гэдэг бол аль болох мал тэр хотод олон жил байх тусмаа малын хөлийн бууцны зузаан нэмэгдэж дулаарч тэнд бууцанд одоо төл мал сайн өсч торних, мал нь сүйтэй төрөх, их мал сүйтэй төрөх энэ боломж нь бол бүрдэж байдаг урт хугацаанд. Тэгээ энэ үнцнийг бол үнэлээгүй ийм байгаад харагдаж байгаа байхгүй. Тийм учраас энийг бол нэлийн хүний эрхийн өнцгөөс нь харах юм бол нэлээд ухралттай, хүний эрхийг бас олон одоо эрхүүдийг зөрчиж болзошгүй ийм одоо хуулийн төсөл явж байна гэж ингэж дүгнж байгаа. За тийм учраас бид нар энэ өнгөрсөн 7 сард зүүн бүсийн 4 аймгийн төвшөнд бол 200 гаруй хүний оролцуулсан цахим хэлцүүлгийг зохион байгуулсан. За дараа нь 7 сарын дундуур говийн бүсийн 3 аймгийн иргэд иргэний нийгэм компани нутгийн захиаг оролцуулсан бас ингэж 200 гаруй хүний бас энэ хэлцүүлгийг зохион байгуулсан. Одоо ингээд бид нар 8 сарын 20-оос эхлээд төвийн бүсийн, баруун бүсийн, хангаан бүсийн гэсэн энэ хэлцүүлгүүдээ хийн.
Мөн хүний эрхийн төрийн бас байгууллагуудын бас төвшин хүрээнд бас энэ хэлцүүлгүүдийг бол зохион байгуулна. Ингээд бол энэ газар албадан чөлөөлөх гэдэг энэ асуудал бол угаасаа байж болохгүй юм аа. Хамгийн гол айлгаж байгаа юм бол иргэдээс газрыг нь аваад бизнесийг дэмжиж болохгүй юм аа гэдэг энэ зарчмыг бид нар аягүй хатуу шаардаж энэс болгоомжлох ёстой. Тэгээ газрын үн цэнийг бол зах зээлийн үнээр биш өсөн нэмэгдэх үнээр нь бол бид нар иргэдэд өсөх үнээр нь бол бид өсгөж тооцох ёстой. Гэдэг ийм суурь зарчмуудыг бид нар бол нэлээд анхаарч энэ дээр хатуу шаардлага тавьж байгаа. За газар түүний үн цэнийг үнэлэхгүй тэгшидгэж байгаа. Ерөөсө бүх газрыг Улаанбаатарт бол 13,200-аар метр квадрат нь үнэлж байгаатай адилхан хөдөлгөөний газрыг бол малчтын өвлжөөг бол мөн тэгшидгээд 100,000 төгрөгөөр метр квадрат нь үнэлээ гэх юм бол зөвхөн өвлжөөний доорх 0.7 га газрынхаа нөхөн төлбөрийг авахаар байгаа. Бэлчээрийнхээ нөхөн төлбөрийг авахгүй болчихж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ дэр бол бас бид нар нэлээд анхаарах ёстой. За тэгэхээр уул уурхайн үйл ажиллагаа явахаас одоо лиценз олохгүй байхыг бол орон нутгийн захиргаал маш ирмэлцдэг, хичээдэг, иргэдийн шаарддаг. За энийхээ өрөөнд бол орон нутгийн тусгай хэрэгцээнд бол газар аваад, тодорхой газар нутгийг аваад 5 жилээр бол бас лицензээс хамгаалдаг. Тэгээ энэ эрхийг нь бол үгүйсгэсэн байхгүй болгосон байлээ. Тэгэхээр зөв орон нутгийн захиргаач газраа мэдэхгүй болж байна. Иргэдэн ч газраа мэдэхгүй, өөрийнхөө өмчийн газраа мэдэхгүй болох юм байна. Эзэмшлийн газраа ч мэдэхгүй болох юм байна. Тэгэхээр зэрэг газрын бүх харилцаа бол геодет зураг зүйн газар, барилга хот байгуулалтын яам, засгийн газар дээр ирэх юм байна. Тэгэхээр газраа мэдэхгүй юм бол энэ засаг захиргааны анхан шатны нэгж тэнд төлөөллийн байгууллага байгаад ямар одоо шаардлага байх юм бэ гэдэг ийм асуудал үүсэж байгаа учраас энэ дэр бол нийтээрээ нийгмээрээ нэлээд сайн анхаарч энэ дээр бол оролцох ёстой юм аа гэж ингэж хэлмээр байна. За өнөөдрийн маань подкастт хүрэлцэн ирж санал бодоо олцсон танд их баярлалаа. Таны цаашдаа ажил амьдралтай сайн хүсье. Баярлалаа. Баярлалаа.